Булган туяаг өөрийн туяагаар солих уу? Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр улсын хурлын гишүүн өөрийн туяаг томилохоор төгсжээ. 4 жил нэг удаа болдог холбооны ерөнхийлөгчийн сунгаан тунуудахгүй болно. Одоогийн ерөнхийлөгчөөр улсын хурлын гишүүн булган туяа ажиллаж байгаа бөгөөд түүний хувьд улсын хурлын дэд даргаар ажиллахдаа үндсэн үйлдвэрцэн асуудлаар яллагтагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байна. Түүний гишүүний бүр эрхийг нь хүртэл зүтгэлзүүлэх яриа гарсан. Тэгэхээр булган туяа Монгол Ардын намын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажиллаа өгөх нь ойлгомжтой. Түүний халааг өөрийн туяа ямар ч өрсөлдөгчгүйгээр авах нь ч тодорхой байна. Булган туяагийн хувьд өдгөө 3 дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд оюун эрднийг Монгол Ардын намын дарга байхад сонгогдсон. Ер нь Монгол Ардын нам доторх эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлаганд солигддог дүрмтэй. Өөрийн туяагийн тухайд хойд бүсээс улсын хурлд нэр дэвшин сонгогдсон байдаг. Амар бясалгалан улсын хурлын даргаас огцруулах акцад тэр нэлээд дэвтгтээ оролцож харагдсан. 2003 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн маркетингийн менежер эдийн засагч мэргэжлэр дүүргэсэн түүнийг Эрдэнэтийн захирласан Бадам сүрэнгийн дэмжлэгээр улс төр төхөл тавьсан гэдэг. Угаасаа салгаж ойлгоход амаргүй яагаад гэхээр Бадам сүрэн Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд өөрийн туяа тус үйлдвэрийн санхүү гатгаж ирсэн байдаг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө мөнгө босгох ажил байдаг. Энэ холбооны идэвхтэй гишүүд байхын тулд 7 сая гаруй төгрөгтүүлж ордог гэдгийг ч үнэн байх. Тэр ч утгаараа өөрийн туяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг түүртэлгүй авч явах бололтой. Сонирхуулахад улсын хурлын гишүүн өөрийн туяа Сод Монгол групп, улсын хурлын гишүүн булган туяа Петровс компани удирдлагын багт ажилласан байсан билээ.